Ойрдоо их мартамхоолоодоо бол та яг энэ лайк дараад үлдээчих. За энэ шалтгааныг бүгдээрээ ярилцъя. За уус дутагдах юм бол бидний тэр анхаарал төвлөрөх чадвар маань их буурж идэг. За ой тогтолт энэ зүйл манаас их муудж идэг. Сэтгэл санаа их тогтворгүй болж идэг байх нь. За тэгвэл яг энэ бие махбод ялангуяа тархины бие махбодод бол ус дутагдах юм бол яг юу болж идэх нь ой тогтолттой холбоотой бүгдээр тайлбарлах гэдэг үзье. За нэгдүгürt гэвэл тархины одоо 70-75% нь уснаас бүрдэж идэг. За ингээд бидний бие махбод шингэн дутагдаад ус бага уугаад байх үед бол эсийн дотор бодисын солилцоо мэдээлэл дамжуулалт их удааширч байдаг. Ингээд бидний анхаарал төвлөрөх, бодох одоо хурд маань мөн шийдвэр гаргах энэ одоо чадвар маань их буурж идэг, одоо удааширч идэг байна. За хоёрдугаарт нь гэвэл ус дутагдаад байх юм бол бидний цус өтгөрөөдөө тархинд хүчил төрөвч дутагдаад иждэг. За бид нэг ингээ ус шингэн зүйл бага угаалах юм бол цус маань өтгөрөх нь за мөн тархинд одоо очиж байгаа тэр болоо цус болон хүчил төрөгчийн хэмж бол хоёулаа хамт ингэж одоо буурж идэг байхan. Тэгээд толгой өвдөх шинж тэмдэг илэрч идэг. За мөн одоо оюуны одоо ачаал даах чадвар маань бас их суларж муудж идэг байх нэ. За 3 дугаар нь ой тогтоолт сулрах чадварт их нөлөөлж идэг. За судалгаагаар бол одоо 1-2% одоо шингэний дутагдалт Орсын оюутнууд дээр судалгааж үзэхэд бол санах ой болон за анхаарал төвлөрөх чадвар одоо тооцоолох чадвар маань 10-аас 20% буурсан байна. Тэгэхээр ялангуяа энэ зүйл маань тэр хүүхдүүд болон өндөр настай хүмүүст бол илүү хүчтэйгээр нөлөөлж идэг энэ зүйл байна. Тийм учраас хүүхэд болон өндөр настай хүмүүс за оюуны чадвар илүү ихээр одоо хийж идэг. Оюутан залуучууд бол бас усыг сайн тогтмол ууж их хэрэгтэй байна. За дөрөвд нь гэвэл сэтгэл санаа болон одоо стрессийн түвшинд их нөлөөлж идэг байна. Тэгэхээр бид нэр ус бага уугаад ах юм бол шингэн дутагдаад ах юм бол цуснд кортизол буюу стрессийн давраас ихсэх хандлага их өндөр байдаг байна. Тийм учраас усаа сайн ууж байгаарай. За усыг бид нар уухдаа яах ёстой вэ гэвэл би байнга хэлж байгаа дахиад бас хэлье. Насанд хүрсэн хүн бол дунджаар нэг 2 литр усыг өглөө босохоос эхлээд нэг 200 мл-ээр 2 цаг тутамд ингээд уугаад явах нь бол шингэний дутагдалд орохгүй байх нь. За